Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Америкт гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өглөөний 7 цаг 30 минутанд Нью Жерси мужийн нэгэн 50 орон сууцны хорооллоос өргөн тусламжийн газарт яаралтай дуудлага ирдэг. Манай хүүхэд амьсгалахгүй байна, хурдан хүрээд ирээч гэсэн дуудлага байсан. Дуудлагыг өгсөн хүн нь 34 настай, солонгос гаралтай, Америкийн иргэн Ю Соммин гэдэг эмэгтэй. Тэрээр төрөөд 3 сар болж буй эхрүүдийн ээж бөгөөд эхрүүдийнх нь нэг болох Элиот гинэт амьсгалахаа болсон хэмээн мэдэгдэж тусламж хүсэж байсан. Түргэн тусламжийн ажилтнууд тухайн хаяг руу яаралтай очиж хүүхдэд хүчил дөрөгчийн маск зөөлгөн эмнэлэг рүү зөөвөрлөж түргэн шуурхай арга хэмжээ авсан хэдий ч хүүхэд аль хэдийн ухаангүй болсон, эмнэлэгт очмогцоо тархин үхчихсэн гэсэн шийдвэр хүртэл гардаг. Ийхүү тархи үхчихсэн гэж онцлогдсноос хойш 4 хоногийн дараа эмч нарын шийдвэрээр хүчил дөрөгчийн аппаратыг салгахаас өөр аргагүй болж дөнгөж 3 сартай бяцхан Элиот богинохон амьдралаа өндөрлөдөг. Хүүхдийн гинтийн энэхлийн өмнө бол Соммин болон ар гэрийнхэн цочирдлын байдалд орцгоосон байсан. Тэгээ Соммины гэр бүлийн талаар товчхон танилцуулахад Соммин бол Солонгост төрж өрснөөсөө хойш 9 сарын дараа гэр бүлийнхээ хамтаар Америк руу цагаачилсан эмэгтэй. Тэгээд Нью-Йорк мужийн Квинс хотод өссөн байгаа. Их сургуульд боловсролт судлал мэргэжлэр суралцаж өгснөөхөө дараа сургалтын төвд математикийн багшаар ажиллаж байсан. Түүний нөхөр Уильям Чан Нью-Йорк хотын барилгын газруудад ажилладаг төрийн албан хаагч байгаа. Хосууд 2019 онд анхны охиноо төрүүлсний дараа 3 жилийн дараа энэхүү ихэр хүүхдүүдээ үлгийдэн авч аз жаргалтай тогтвортой амьдарч байсан. Гэвч хүүгийнхээ оршуулгын ёслолыг бэлтгэхээс ч өмнө ээж Сомминыг цагдаа нар бол баривчилсан. Яагаад вэ гэх юм бол эмнэлгийн зүгээс түүнийг хүүхдтэй хүчирхийлэл хэрэгэлсэн байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гарган цагдаа нарт мэдгдсэн байсан. Эмнэлгийн ажилтнууд хүүхдийн биеинд үлдсэн гэмтлийн улмөрийг үндэслэн үүнийг хүчирхийллийн улмаас нас орсон байж болзошгүй гэж дүгнсэн байгаа. Бодит задлан шинжилгээний үр дүнгээр Элиотын гавлын ясанд 10 см-ийн урттай уграл үүссэн байсан бөгөөд дотор талд нь тархинд нь цус харвсан улмөр өргөн хүрээтэй тархсан байсан. Үүнээс гадна хавирга, гар хөлөнд нь олон тооны хугарлын уул мөрч үлдсэн байсан. Бас тэдгээрийн зарим нь саяхан үүссэн шинжтэй байсан бөгөөд зарим улмөр нь аль хэдийн эдгэрч эхэлсэн байдалтай. Тэгээ энэ хугарал нь болохоор нэг удаа бус давтамжтайгаар үүссэн байж болзошгүй гэж харуулж исэн. Гэтэл дөнгөж 3 сартай нийлэх хүүхдээс ийм шарах илэрнэ гэдэг нь бол үнэндээ тийм ч амар ойлгогдохоор зүйл биш. Тийм болохоор шууд гадны дайралт хүчирхийлэл байсан гэж эмчнэр с сэжиглэхэд хүрсэн нөхцөл байдал үүссэн байгаа. Шийдвэрлэх гол баримт нь өмнө нь хэлсэнчлэн Элиотын амь нас өргөцсөн шууд шалтгаан нь гавлын ясны хугарал байсан. Өөрийн хүчээр хөдлөж чадахгүй хүүхдийн гавлын яс хугарах шалтгаан бол өөрөөс нь үүсэх боломжгүй. Цагдаа нар Соммин хүүхдээ нас барах хүртэл ганцаараа харж хандаж байсан явдал болоод хүүхэдтэйгээ тэр өдөр хамт унтаж байсан зэргийг нь харгалзан үзээ. Энэ бүх нөхцөл байдлыг үндэслэн түүнийг хүүхдээ тасралтгүй зодож байсан ба үүний улмаас үүссэн цохилтоос болж хүүхэд нь нас орсон байх магадлалтай гэж таамагласан. За тэгээ энэ дүгнэлтэнд үндэслээд түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэг, 2-р зэргийн хүндрүүлсэн хүчирхийлэл, 2-р зэргийн хүүхдийн нийгмийн хамгааллыг аюулд оруулсан гэсэн зүйл ангиудаар ялалдаг. Үүнтэй зэрэгцэн ихэр хүү болон 3 настай охиныг нь шууд ээжээс нь тусгаарлах арга хэмжээг ч гэсэн авсан. Нас орсон хүүхдийн биеинд үлдсэн энэ уул мөрөөр нь харвал Соммин үнэхээр харгас хэрцгий ээж мэт харагдахаас өөр аргагүйсэн. Гэвч түүний хувьд энэ бүх зүйлийг бол эрс үгүйсгэжсэн гэсэн хэдий ч Соммингийн яриаг сонсох юм бол бас нөхцөл байдал арай өөрөөр эргэх боломжтой байсан. Үнэх хэрэгтэй түүнийг ихэр хүүхэд тээж байх үеэс эхлэн эхийн эрүүл мэндэд олон асуудал тулгарч ирсэн байгаа. Эмнэлгийн ажилтнууд түүнийг өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн ангилалд оруулсан бөгөөд хариуцсан эмчин жирэмслэлтийн эхэн үед хэд хэдэн удаа зулбуулах арга хэмжээ авах нь зүйтэй болов уу гэж зөвлөж ирсэн байгаа. Учир нь хүүхдүүдээсээ болоод эхийн амь нас эрсдэлд орж болзошгүй гэсэн шалтгаантай байсан. Гэвч үүнд бол Соммин туйлын хатуу байр суурьтай байж миний хөвлөд зүрхэн цохилж буй хүүхдүүдийнхээ амийг өөрийн гараар таслаж чадахгүй гэж хэлээд энэ бүх эрсдлийг даван туулж төрхөөр шийдэжсэн. Аз болоход ихрүүд хоёулаа эсэн минь төрсөн боловч Элиот ихэр хөвгүүд дундаасаа онцгой сул дорой төрсөн байгаа. Төрсөн үеийнхэн жин нь ердөө 1.3 кг байсан. Ниран дундаж жин 3.2-оос 3.4 байдгийг бодоход хүүхдийн бие бол хичнээн жижиг бөгөөд эмзэг байсныг төсөөлөхөд ойлгомжтой. Мэдээж ихэр хүүхэд нь ганцаараа төрүүлдэг нэг хүүхдээс хэвчлэн 500 г-аас 1 кг орчим жижиг төрөх явдлууд байдаг. Гэсэн хэдий ч 1.3 кг гэдэг нь Элиотийн хувьд онцгой хитрхи жижигхэн төрсөн гэсэн үг. За мөн
Мөн Элиот болохоор сулдаа өвчин гэдэг өвчтөй төрсөн. Энэ нь болохоор гол төлөв дамын дээд дутагдсанаас болж үүсдэг өвчин байгаа. Яс суларч гажилт үүсэх буюу амархан хугардаг онцлогтой. Ялангуяа биеийн жижиг дутуу төрсөн хүүхэд сулдаа өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг бөгөөд түүний шинж тэмдэг нь илүү хүнд байдаг байгаа. Авлын яс нь зөөлөн байдаг учраас хуруугаараа дарахад крэний тенсний бөмбөг шиг дотгошоо ороод заад гарч ирэх төдий байдаг бөгөөд орой дээрх зулаан, орой хаагддаг тул бага наснд толгоо нь онцгой амархан эмзэг байдаг байгаа. Хүнд хэлбэрийн тохиолдолд хавирга болон үе мөчөнд хугарал байнга үүсэх магадлалтай байдаг. Бяцхан Элиот энэхүү сулдаа өвчин төдийгүй тархинд цус харвалт, умайн доторх өсөлтийн хязгаарлалт, олон тооны эвэрхийгээ маш олон төрлийн төрхийн өвчтөй төрсөн байгаа. Тийм болохоор соммын буюу ээжийнх нь байр суурь ийм байсан. Эмчнэр хүчирхийллийн улмуур гэж үзсэн хугарал болон гэмтлүүд нь үнэх хэрэгтэй төрөлхийн өвчний улмаас аргагүй ихэнд үүссэн гэмтэл. Элиотын нас орсон бодит шалтгааныг тогтоохын тулд энэ олон төрлийн өвчнүүдийг хамтдаа харгалзан үзэж дахин мөрдөж шалгах шаардлагатай гэж шаардсан байгаа. Эцэст нь бусад хоёр хүүхэд болоод 3 настай болон Элиотын ихэр дүүд нь хөхрөл, уграл гэх мэт хүчирхийллийн ямар ч уул мөр байхгүй гэдгийг онцлон тэмдэглээ. Хүүхдийн үхэл нь хүүхэд хүчирхийлэл бус осол байсан гэж мэдэгдэжсэн. Мөн ээж соммын гэртээ үлдсэн бусад хүүхдүүдээ асар халамжлах боломжтой болгохын тулд батлан даалтанд гаргаж өгөөч гэж хүссэн байгаа. Гэвч шүүхийн хувьд бол маш хатуу байр суурьтай байсан. Үүнийг хүлээж аваагүй бөгөөд батлан даалтанд гаргах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон. Нөхцөл байдал ийм байлаа гэд эхэндээ соммын болон ар гэрийнхэн нь энэхүү асуудал удахгүй шийдэгдэн байх гэж бол найдаж исэн. Түүнийг гэм буруугүй гэдэгт итгэж байсан бөгөөд багахан төвчж өхөл хүүхдүүд дээрээ эргээд ирнэ гэртээ харж чаднаа гэж бодцоож исэн байгаа. Гэвч шүүх хурал бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн ч эхлээгүй хоошлсоор л исэн. Шалтгаан нь бол ерөөсөө мэдэгдэхгүйгээр тасралтгүй хоошлсоор исэн. Хэргэн зогсон байдалд орж цаг хугацаа тасралтгүй урссаар байсан. Эцэст нь соммынгийн гэр бүл танил талууд төдийгүй Солонгос нийгэмлэгүүд хүртэл бүгд хөдөлцгөөж түүнийг чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүнийг ямар ч гэм буруугүй гэж зүтгэсэн хэрэг биш бөгөөд шүүх хурлаа хурдан хийж өгөөч. Ядаж түүнээс өмнө бяцхан хоёр хүүхэдтэйгээ хамт байх боломжийг олгож өгөөч гэсэн хүсэлтүүд байсан. Ийхүү бүр энэ хүсэлтэн дээр 30 мянган хүний гарын үсэг цугларч үүнийгээ шүүхэд хүртэл өргөн барьсан. Энэ гарын үсэг зурсан хүмүүсийн дунд соммынгийн шав Эрика гэдэг эмэгтэй байсан бөгөөд тэрээр соммын багшийг ихрүүдээ жирэмслэхээс ч өмнө эртнээс таньдаг байсан тухайгаа хэлсэн. Тухайн хугацаанд багш нь зөвлөгч хүний хувьд өөрийнх нь амьдралын хүнд хэцүү үе даван туулахад маш их тус дэмж болж байсан сэтгэл сайтай хүн болохыг ялангуяа гэр бүл болон хүүхдүүдтэй маш их хайртайг онцлон тэмдэглэсэн байсан. Эрүүл мэндийн асуудалтай Элиотын төлөө өөрийнхөө бүх ажлыг хоош нь тавиад хамгийн сайн мэрэгчлэлтнийг хайж олох хүртлээр бусад бүх зүйлээс илүүтэйгээр хүүхдүүдэд үнэлж байсан хэмээн багшийнхаа шудраг бусаар хохирч буйг учирлан битсэн байсан. Тэрээр бидний гэрт зочилж байх үед хүүхдүүд бүгд тайван харагддаг байсан бөгөөд гэр бүлийнхнээсээ хайр халамжийг хангалттай мэдэрч байгаа нь харагддаг байсан гэж хүртэл битсэн байсан. За ингээд маш олон хүмүүс хүссний эцэст 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр соммын хоригдоод 2 жил болсны дараа урьдчилан хилэлцүүлэг явагддаг. Урьдчилан хилэлцүүлэг гэдэг нь бол албан ёсны шүүх хурал эхлэхээс өмнө шүүгч, прокурор, өмгөөлөгч нар цуглаж шүүх хурлын явагдах хэлбэр болон маргаантай асуудлыг хилэлцдэг уулзалт байгаа. Тэр өдөр шүүхийн гадаа 200 гаруй хүн цуглаж соммынгийн төлөө жагсаал зохион байгуулсан бөгөөд шүүх танхим дотор ч гэсэн 60 гаруй солонгос хүмүүс сууж урьдчилан хилэлцүүлгийг сонирхож байсан. Тэр үед Америкийн томоохон телевиз болох CBS болон солонгос хэвлэл мэдээллийн нэлээд олон газрууд сурвалжлагаар ирсэн байсан. Өмгөөлөгч нь прокурор ам өргөцсөн хүүхэд Элиотын өвчин эмгэгийг ойлгохгүйгээр зөвхөн задлан шинжилгээний үр дүнгээр яллагдагчийг чирхийлэгч болгон гүтгэж байна гэж хэлжсэн. Холбогдох материалуудыг бүгдийг нэмэглэн шүүхэд өргөн барьсан хэдий ч шүүх хурал хүртэл явагдахгүй байна гэж бухимдлаа илэрхийлдэг. Мөн ээж нь хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх боломжийг олгохын тулд батлан даалтанд гаргаж хурлыг хурдан явуулж өгөхийг шаардсан. Гэвч ийхүү арай гэж урьдчилан хилэлцүүлэг эхэлсэн хэдий ч шүүх хурлын хувьар гарч чадалгүй хоёр талын байр суурийг шалгасан төдийгөр дараа дахин хилэлцгээгээд дахиад замхраа дуустав. Мэдээж батлан даалт ч гэсэн хэрэгжээгүй байгаа. Ийхүү соммын дахин хоригдсон хിവэрээ хугацаанд тодорхойгүй шүүх хурлыг хүлээхээс өөр аргагүй болдог. Мөн энэ үеэр прокурор түнд нэг саналыг тавьдаг. Хүн амны хэрэг биш хайхрамжгүй байдлаас болж хүний ам хөнөөсөн гэмт хэрэг болон ялыг нь хөнгөлж өгөх тул гэм бурууга хүлээ гэсэн саналыг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл урьдчилан яал тохиролцох санал тавьсан гэсэн үг. За тэгээ хүмүүс болохоор энэ үед бол анханасаа шүүх хурал ингэж хоошлж исэн нь түүнтэй яал тохиролцох гэж албаар ингэж прокурорын зүгээс шүүх хурлыг хоошлуулж исэн юм биш үү гэсэн
сэжгийг төрүүлж исэн. Өмнө нь хэлсэнчлэн тэрээр хүүхдийн хугарал нь хүчирхийллийн улмаас бус өвчний улмаас үүссэн гэж мэдэгдэжсэн. Гэвч прокурор хүүхдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхгүйгээр хүчирхийллийн улмаас нас барсан гэж анханасаа өөрөө шууд дүгнчихсэн байсан. Мөн одоо түүний төлөө 30 мянган хүн өршөөл үзүүлэх хөдөлгөөнд гарын үсэг зурсан байгаа учраас маш олон хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Хэрэв прокурорын гаргасан хүчирхийллийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт нь буруу аж Соммын үнэхээр ямар ч гин буруугүйгээр гүтгэгдсэн бол прокурорын хувьд бол маш том цохилт болох нь гарцаагүй байсан. Ямар ч гин зэмгүй хүнийг зүгээр л хүчээр хориод байсан гэж яг прокурорын буруу болохоор байсан. Ийм нөхцөл байдалд тэрээр ял тохиролцох байдлаар энэ хэргийг бол хаахыг хүссэн байгаа. Соммын хувьд бол аль хэдийн 3 жил шүүх хурлыг хүлээнгээ хоригдчихсан байдалтай байгаа. Тэгээ энэ хугацаанд бол хүүхдүүдтэйгээ ерөөсөө уулзаж чадаагүй байсан. 3 жилийн дараа буюу 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Соммины шүүх хурлалдаг. Тэрээр эцэст нь прокурорын тавьсан саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлэн 5 жилийн хорихлыг шүүхээс сонссон байгаа. 2 дугаар зэргийн хайхрамжгүй байдлаас бол хүний аим хөнөөсөн хэрэгээр гин буруутай гэж шүүгцэн гэсэн үг байгаа. Түүний хувьд болохоор 3 жил аль хэдийн хоригдчихсан учраас одоо үргэлжлүүлээд 2 жил хоригдоод шоронгоос гарах боломжтой болсон гэсэн үг байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлөж байна. Энэ хүргийг сонсоод та бүхэн яг юу гэж бодож байна? Соммины хувьд үнэхээр сайн ээж байсан уу? Эсвэл үнэхээр хүүхдээ зохиж амь насыг нь хөнөөсөн гэж бодож гин үү? Америкт бол одоо хүмүүс бас солонгосын иргэд ч гэсэндээ ихэнх нь Соммины талд орж байгаа ч гэсэн зарим хүмүүс бас Сомминыг сэжиглэж байгаа хүмүүс бас байгаа. Тэгээ та бүхэн яг юу гэж бодож гин? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт чиж хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар иргэд уулзцгаая.